Тэртээ 1960-аад оноос эхлэн Америк нэгдсэн улсыг шуугуулж байсан зодиак алуурчны хэргийн талаар сонсож байсан уу? Тухайн үед хүмүүс гэрээсээ ч гарахаас айж байсан гэдэг. Тэгвэл яг энэ хэргийг хажуугаас нь яг л кино үзэж байгаа юм шигээр ажиглан байсан сэтгүүлч мөрдөгч Роберт Грейс мэдгийгч энэхүү хэргийг ном болгон үлдээж улмаар алдар Дэвид Финчер найруулагч уг зохиолоор зодиак хэмээх киног 2007 онд бүтээж байжээ. Кино өөрөө хэтэрхий олон цаг хугацааны үсрэлттэй учраас нэг үзээд ойлгоно гэж авсан. Тиймээс мен чиний өмнөөс цагийн чинь хэмнээд яриад өгөх болохоор лайк болон subscribe дарсан бол хамтдаа 1960-аад оноор аялаж Америкт болсон аимшиг цуврал алуурчны хэргийг мөрдөцгөөе. 1969 оны 7 дугаар сарын 4 бол ингээл нэг нь валихагийн үдшиж байсан юм. Хоёр хос машин дотор элдвийг ярилцсан сууж явах үед хойны нэг машин нэрэн зогсож байснаа сигналтаж яваад яваад өгнө. Тэр хоёр ч айд сандран байтал буцаж ирнэ яг хойно машинаа байрлуулж бууж ирнэ үгийн зөргөө шууд бодож өрхдөг. Тэгснээ энэхүү галзуу новш валихагийн цагтаагийн хэсэг рүү залгана. Хоёр хүн амны хэргийг мэдэгдэх гэсэн юм. Энд хоёр хүүхдийг 9 мм-ийн лүгээрээр буудсан. Жилийн өмнө алагдсан хүүхдүүдийг ч би буудсан юм. Баяртай гэж хэлээд уцаа таслана. Энэхүү явдлаас 4-7 хоногийн дараа Сан Франциско Chronicle сонингийн газар нэгэн зурвас ирнэ. Энэхүү зурваст өнгөрсөн зул сард Херман нуурын дэргэдэх 2 өсвөр насны хүүхэд болон 7 дугаар сарын 4-нд Валихагийн гольфын талбай орчимд охины эмээ хүнээс нь алуурчин байна. Тэдний хүнээс нь нотлохын тулд цагдаа бид хоёроос өөр хэнийг ч мэдэхгүй баримтыг дурдъя. Зул сар, суманд ирэх бичмэл, Super X, мөн хохирогчдын тухайн үедээ юу өмсөж байсан, хаашаа харж байсан гэд бүгдийг бичсэн байдаг. Үүнээс гадна захианд нэг нууц бичмэл үлдээсэн байх бөгөөд энэхүү захидлыг 2 өөр сонингийн газар руу ч мөнөд илгээсэн. Энэхүү нууц бичмэлийг сонингийн эхний нүүрэнд 5 дахь өдөр буюу 1969 оны 8 дугаар сарын 1-нд гаргахгүй бол би цаашдаа хүн алхаа үргэлжлүүлнэ 7 хоногийн сүүл гэхэд 10 гаруй хүний хөнөөх болно гэж бичсэн байдаг. Энэхүү цагдаагийн газарлаа холбогдсон шалгаж үзэхэд үнэхээр тийм хэрэгүүд гарсан. Шинж тэмдгүүд нь ч таарч байх ба энэ захидал нь үнэн гэдэг нь батлагдана. Та хэд анзаарсан бол киноныхэнд буудалсан хосын нэрхтээ амьдулсан байдаг. Энэхүү бусад сонингууд ч нийтлэх байх. Энэ бол дуйлант мэдээ энтер гэж солиорсны эцэст 4-р нүүрэн дээр хэвлэхээр болно. За одоо дөрөв танилцуулъя. Энэ номоо царайтай ах хүү бол энэ зодиак хэмээх номыг бичсэн Роберт Грейс мэт шүү дээ. Тэрээр архич жуудаггүй, тамхич татдаггүй, бүр хараалж хилдэггүй. Одоо үед бол хаанаас чагаад болтохгүй алт эрдэнэсэл гэсэн үг. Энэ сонингийн газрын шог зураач. Харны сахалтай хинэггүй байрын нэгэн бол Paul Avery. Бидний мэдэх төмөрхөн Роберт Downey Jr. Сэтгүүлч нэргээ зингэнд баг зэрэг дуртай хүн юм шиг байна. Үүнээс хойш 12 цагийн дараа тэмдэгтүүдийг сонинд нийтлүүлсэн байх ба хоёр түүхийн багш нууцыг нь тайлна. Тэмдэгтүүд нь Грег, Морзын дохио гэх мэт 7 өөр их сурвалжаас бүтсэн бас шаггүй байх бөгөөд үүнд маш сонирхолтой байдаг учраас би хүмүүсийг хораах дуртай. Хүн хамгийн аюултай амьтан болохоор хой модон зэрлэг шувуу хагнахаас илүү сонирхолтой. Надад сайхан мэдрэмж өгдөг. Хамгийн гоё юм би Диваачнд очино. Харин миний хүнээсэн хүмүүс бүгд тэнд миний боолоод болох болно гэж бичсэн байдаг. Сонингийн газар дахин нэг захиа явуулсан байх бөгөөд өөртөө зодиак гэсэн нэрийг өгсөн байдаг. Үүнээс хойш энэ алуурчин зодиак гэдэг юм шиг заяа. 1969 оны 9-р сарын 27. Сар хасын дараа Калифорнигийн Напад нэгэн ос зугаалж явна. Тэд нуурын ирэг дээр хэвтэн байх үед тэднэрөө зодиак буудаад өгч ирнэ. Мөнгө болон машины түлхүүрээ өгөхийг шаардна. Залуу нь маш тайвнаар огтхонч сандралгүй яриа өдөх гэж хичээсэн ч огтхонч нэмэрлэхгүй. Тэдийг нэг нэгэ хүлхийг шаардна. Хөл болон гарыг нь хүлсний дараа хутаг гаргаж ирнэ хэрцгийгээр хорооно. Ингэснийхээ дараа машин дээр нь өмнөх үйлцэн хэрэгүүдийнхээ он сарыг бичээд үлдээсэн байх ба мөн л цагтаар уцтаж үйлцэн хэрэгээ тайлбарлана. Энэхүү хэрэгээс бас л хэрэгтэй намдулсан байдаг. Үүний дараа олон нийт айдас давтаж ойролцоо хотуудад хөл өрөө тогтооно. 2-7 хоногийн дараа 1969 оны 10 дугаар сарын 11-нд Сан Франциско таксины жолоочийг буудан хөнөөнө. Ингэхдээ яагаад ч мурд судлал руу нь очиод буцдаг. Удалгүй хэргийн газар мөрдөгч олон цагдаа нар ирсэн ч Бэйли болон 9 мм-ийн лүгэрний хангаас өөр ойлгохтой зүйл олж чаддаггүй. Энэ хүн бол манай дараагийн голдуур Дэв Тоски. Хэргийг үлдэж явах хавцад хажуу айлын хүүхдүүд харж амжсан байх ба тэдний хэлснээр хэрэгтнийг цагаан арьстай, баруун өнгийн хөрөмтэй, нүдэн шилтэй эрэгтэй хүн байсан гэж хэлнэ. Үүнээс 3 өдрийн дараа Зодиакаас Сан Франциско Chronicle сонигийн газар хороосон хүнийхээ цавсан хэсгийг хавсаргасан захиа ирнэ. Захиан тэрээр цагдаа нар дэмий мотоцикл онож давхиж явахын оронд цэцэрлэг түрээлэн сайн хайсан бол намайг олчих байсан юм гэж бичсэн байдаг. Түүний урд судал руу очсон шалтгаан нь өөрийгөө нотлох баримт болон төрөвчийг авахын тулд байсан гэдгийг олж мэднэ. Мөн захианы төгсгөл хэсэгт сургуулийн хүүхдүүдийн автобусны урд дугуйг буудаж гарч ирсэн хүүхэд бүрийг буудна гэж сүрдүүлсэн байдаг. Сонингийнхан ч ихэд эргэлзсэний эцэст сургуулийн хүүхдүүдийг сүрдүүлснээс бусад хэсгийг нийтлэхээр шийддэг. Дэв захидлууд үнэхээр нэг бичгийн хэвтэй хэсгийг шалгуулахаар шүүхийн бичгийн шинжээч дээр очино. Шинжээчээ олж тогтоосноор бол энэ захидал нэг хүнийх болж таарна. Ингээд мэдээгээр цацгаар болж зодиак алуурчин сургуулийн хүүхдүүдэд занал хийсэн тухай мэдээ олон цэцэгдэнэ. Мэдээ гарснаас 12 цагийн дараа гэхэд зодиакийн талаарх мэдээ өгөх гэсэн хүмүүсийн дуудлага
Үе олноороо Сан Францискогийн цагдаагийн газар ирнэ. За кинонд гарсан хамгийн ихний хэрэг нь Валихот болсон. Дараагийнх нь Напад. Харин сүүлийн таксины хэрэг Сан Францискод. Хэрэв та хэд үнэхээр анхааралтай сонссон бол алуурчин киноны эхэнд жилийн өмнөх хүүхдүүдийг ч гэсэн би алсан гэдэг шүү дээ. Энэ хэрэг нь 1968 оны 12 дугаар сарын 20-нд Салонод болсон байдаг. Сан Францискогоос Валихороо залгаад амьд гарсан залуугаас мэдээлэл авахар залгана. Гэтэл Зодиакийн царайг харсан цорын ганц гэр чинь айсантай эмнэлгээс гарсан дайруудаа зогсчихсон байдаг. Нотлох баримтуудаа бүгдийг нөгөөч гисэн та нар өөрсдөө таксинаас олцсон хурууны хийгээ явуулчих. Бас байга мэдээлэлээр хангаж өгье гэж солиорно. Харин энэ нөхөр болохоор өгөхгүй. Напагийн цагдаагийн газар руу яаж холбогдох вэ гэж асуугаад Напа руу холбогдно. Гэвч Напад болсон хэргийг очиж үзсэн мөрдөгч нь бүтлэн бөксөрөө иргэсэн амтнд хүнжилт бүх нотлох баримтуудыг боочгосноос болоод нотлох баримт нь баримт биш болчихсон байж таарна. Гэвч нэг нотлох баримт авч үлдэж чадсан нь 43 найзмарын гутлын мөрийг олсон. Тэр гутал нь онгоцны даалгавчин дээр явхад зориулагдсан тусгай зориултын гутал байж таарна. Энэ нь юу вэ гэхээр энэ гутлыг зөвхөн зориултын үнэмлэхтэй байж л авч болдог. Ингэснээр тэд сэжигтэн цэргийн хүн байж болох юм гэсэн сэжвэр олно. Ингээд гутлын мөрнийхөө зургийг явуулаач гэсэн танаад ирсэн захиагаа явуулчих тэгвэл явуулъя гэж байдаг. За энэ хэд он нэлээ 1969 он. Тэгэхээр энэ үед аливаа мэдээллийг түгээх хамгийн хурдан арга нь факсаар явуулах. Гэвч Валихо Напа хоёрт факс байгаагүй. Тийм болохоор шуудангаар явуулна гэсэн үг. Энэ нь бүр маш удаан хэдэн хоног болно гэсэн үг л дээ. Мэдээлэл солилцохгүй маяглаад байсан нь тухайн үед Америк нэгдсэн улсын цагдаагийн байгууллагууд өнөөдрийг шиг төвлөрсөн мэдээллийн сүлжээтэй байгаагүй. Өөр хот мужийн цагдаа нар хоорондоо өрсөлддөг. Мэдээлэл дутуу солилцдог асуудал түгээмэл байсан болж таарна. Ингээд хөл толгой нь олдохгүй бөө юм болж огцоор таксины жолоочин хэрэг гарах үед эргүүлд гарч ирсэн хоёр цагдаа ирж мэдүүлэг өгнө. Энэ хоёрт анх хар арьстай насанд хүрсэн эрэгтэй хүнийг хайх тушаал өгснөөс болоод Зодиакийг яг хамар доороос алдчихсан болж таардаг. Гэвч хэрэгтэн цагаан арьстай, богино үстэй, бараа өнгийн хүрэмтэй эрээг харсан боловч хитрхээ харахгүй байсан болохоор царайг нь яг сайн харж чадаагүй байдаг. Манай сэтгүүлчид тусдаа, цагдаа нар ч тусдаа уялдаа холбоо зүй тогтлын трийг нь хайж байх үед өөрийгөө Зодиак гэсэн нөхөр цагдаагийн газар руу ярьж өмгөөлөгч Мелон Белайс зөвлөгөө авмаар байна гэсэн байдаг. Мөрдөгч энэ хоёрыг аль болох удаан ярихыг сануулж тасралтгүй 15 минут ярьж чадвал байршлыг нь тогтоож дөнгөн. Хаана ихтэй уулзъя гэвэл Гэгэ Маригийн сумд уулзъя гэж хэлээрээ хэмээгээд нэвтрүүлгээ эхэлнэ. Зодиак залгана миний бие муу байна. Толгой өвдөд байна гэснээ таслана. Тэгээд буцаж залгаад миний толгой өвдөд байдаг. Хүн хороохоор зүгээр болдог гэж баахан донгосно. Тэгээд эд мөрдөгчөө өгсөн хаягаар биш өөр хаягаар уулзахаар болоод уцаа салгацгаана. Ийхүү уулзах өдөр нь утасны дуудлагыг Напад халдлаганд өртдөг залууд сонсгож үзэхэд тэрээр хоолны өнгөнд биш гэж хэлнэ. Анхны хэрэг үлдэгдснээс 10 сар хагасны дараа Зодиак дахин нэг захиа явуулна. Үүндээ өөрийн зарснараа алах аргаас солилоо. Дахиж хаана хэнийг алах гэж байгаагаа хэлэхгүй. Би үргэлж цагдаа нараас нэг алхмын өмнө явдаг. Цагдаа нар юу ч гэж хэлсэн бэ? Би өнөг хүртэл нэг ч хорооны хэвлдэгээгүй. Хөөе, хөх гахаа гэх мэтэр цагдаа нарыг доромжлоод тесрэг бөмбөг хийх схем маягийн зураг болон нууцлалтаа захиа явуулна. Роберт кодыг тайлж унших аргыг бодож олсноо Полд гэлнэ. Тэрээр скаут тогтоо сурсан код зохиох арга болон кодыг хэрхэн тайлах тухай эртний грек цагаан толгойн талаарх номнуудыг уншиж байгаад үүнийг олж мэдсэн байдаг. Ер нь энэ хэрэгт бараг л донтчихсон байдаг гэхүү дээ. Зодиакийн захианд миний хонгил хитрхээ чихтэй гэсэн өгүүлбэр байгааг анзаарч Зодиак зойртой байшинд амьдардаг тухай олж мэднэ. Мөн Сан Франциско доороо зойртой айл бараг л байдаггүй байв. 1969 оны 12 дугаар сарын 20. Зодиак Мелвинд хандан тусламж гуйсан захиа илгээнэ. Уг захидлал тэрээр өөрийгөө зогсоож чадахгүй байгаагаа хяналтаалдаж байгаагаа бичсэн байдаг бөгөөд удахгүй өөрийн 9 юм уу 10 дахь хөгшч рүүгээ дайрч магадгүй гэж бичсэн байдаг. 1970 оны 3 дугаар сарын 22-нд Калифорнигийн Модестигийн ойролцоох зам дээр нэгэн Ирак хүүхдтэй эмэгтэй жолоо барьж явах үед хойноос нэг машин сигналдаж зогсооно. Бууж ирэн түүний арын дугуйг суларчихсан байна гэж хэлээд чангалж өгдөг. Эмэгтэй машинаа жолоодод хөдөлгөө үгүй юу нөгөө чангалсан дугуй салаад унчихна. Нөгөө нөхөр чинь буцаж ирээд засварын газар хүргэж өгөхийг санал болгоно. Тэгснэ хүүхэдтэй байсныг чи мэдсэнгүйгээд хүргэж өгөх замдаа таныг орохоос өмнө би таны хүүхдийг цонхоор гаргаж идэнэ гэж солиорно. Адад ч юм уу юу ч юм нөгөө эмэгтэй боломжийг харж байгаад машинаас үсэрч буун замын хажуу руу орж зугтаж чадсан байдаг. Энэхүү явдлаас хойш 3 сарын турш Зодиак нийт 4 захиа явуулна. Үүнд сургууль руу буудна гэж зүрдүүлсэн, сургуулийн автобус дэлбэлэх шинэ арга бодож олсон болно. Өөрийнхөө тухай кино хийхийг хүлээж байгаа тухай би дахин өөрийгөө хянаж чадхаа болох вэ гэж айж байна гэх мэтэр захианууд илгээнэ. Пол Роберт хоёр Зодиакийн үйлцэн гэж мэдгдсэн нэг хэргийг өөр хүн хийсэн байсныг олж мэднэ. Ингэснээр энэхүү хэрэг бүр тэдний толгойг эргүүлж гүйцэнэ. 1970 оны 10 дугаар сарын 2-нд Полд Зодиакаас захиа ирнэ. Үүнд нь Feel it in my bones, you ache to know my name, and so I'll clue you in, but then why spoil the game? гэж бичсэн байдаг. Учир нь Пол түүний талаар янз бүрийн нийтлэл бичиж байсан алуурчны анхааралд хүрсэн хэрэг л дээ.
Энэ өдрөөс эхлэн Пол биедээ байн гар буутаа явдаг болсон. Бас бусад сэтгүүлчид би Пол Avery биш гэсэн цамц өмсдөг болсон байдаг. Дайны хажуугаар дажин гихчээр манай хүн бас болзоонд яваастай. Пол нэг хүн мэдээлэлээр хангайгээд явхаар болно. Ингээд очих үедээ тэрээр 1966 онд хэвцгээгээр хороогдсон залуугийн хэргийг зодиг үйлсэн байх магадaltaйг олж мэддэг. Учир нь тухайн үед уг хэргийг үйлсэн налуурч нь цагдаа нарт намайг барьж чадахгүй гэж бичээд зэт үсгтээ төстэй тэнд өгүүлдээсэн байсан. Мөн бичгийн хэвэн таарсан гэж үзээд түүнийг мөн гэж дүгнсэн аж. 1970 оны 11-р сарын 18-нд уг хэргийг очиж шалгахаар Дэв болон Билл хоёр Riverside-ийн цагдаагийн хэлцэд очино. Гэвч Riverside-ийн цагдаа нар энэ хэргийг Зодиак биш, энэ хэрэгт сэжиглэгдэж байгаа өөр хүн байгаа гэж хэлнэ. Дэв Полыг тэнийг эргүү минь яг Зодиак гэж батлагдаагүй хэргийг хэвлэлээр зарлснаас ч болоод хот дээр хүмүүс энэ хэргийн алуурчин Зодиак гэж бодоод байна. Хэргийг улмал төвөгтэй болгочихлоо гэд орлоо. Аргагүй л дээ. Нэг гаж донтой нөхөр хүмүүсийг хороож эхлээд 2 жил өнгөрсөн ч бараг л ямар ч их хэцгүй байхад нэг сэтгүүлч урдуур нь орж ирээд холио мантаг нь утгаад байхад хиндэл сайхан байхав. Үүнээс хойш өөрийгөө Зодиак гэж нэрлсэн эсвэл түүнийг танин гэх хүмүүсийн тоо борооны дараах мөөх шиг олшино. Бүр зарим нь манай Полыг алуурчин гэдгийг мэдхүүж гэж ах шиг. 1971 оны 6 дугаар сарын 26-нд Дон Чейн гэх залуу нилээд ноцтой мэдээлэл өгнө. Артур Ле Аллен гэх нэгэн залуу согтцоход би хүмүүсийг алж цагдаа нар руу захиа илгээн. Өөрийгөө Зодиак гэж нэрлэн. Тэднэр тоглоом хийн гэж хэлсэнгээд ерөн Зодиакийн захиан дээр бичсэн өгнөдтэй төстэй зүйлс хэлсэн болж таарна. Нутгийн цагдаа нарт хэлсэн боловч тэд нар энэ залууг солиорчсон гээд тоож авч хэлцээг байдаг. Тэрээр энэхүү яриагаа 1968 оны 1-р сарын 1-ний хавцаа ярьсан гэж хэлдэг. Дэв Билл хоёр ч нилээд эргэлзэн. Бичгийн хэвийг нөгөө бичгийн шинжээчийн өгөөр шалгуулахад мөн ч гэхэд хэцүү, биш ч гэхэд хэцүү битүү хариулт гарсан байдаг. Түүнээс гадна нөгөө Лей гэх сэжигтэн чинь жаахан охин оролцсон хэрэгээр ажилласаа халагдаж байсан гаж нөхөр байдаг. Бас болоогүй 2 гараараа бичиж чаддаг. Өдөр тутамдаа солгоо гараараа бичдэг. Харин бусад үед баруун гараараа бичдэг болохоор нь шууд л байцаахаар очино. Ийхүү маргааш өдөр нь буюу 1971 оны 8 дугаар сарын 4-нд нөгөө Рэй Аллен гэх нөхөртэй уулзгаар очино. Бидний мэдээлэгч таныг Зодиакийн үйлцэн наллагын талаар маш ноцтой мэдээлэл өгсөн. Үгүй ээ. Зодиакийн талаар уншиж юм уу сонсож байсан уу? Анх сонин дээр гарахт нь л уншиж байсан. Тэрнээс хойш тоогоогүй. Яагаад? Хитрхи аимшигтэй. Би энэ бүгдийг цагдаад хэлсэн штэ. Та цагдаад юу гэж хэлсэн бэ? Амралтын өдрөөр нууранд сэлэх гэж явсан юм. Тэнд нэг хостоо таарсан. Машинд байсан цустай утга бол хоолнд хэрэглэх гэж алсан дахианы цус байсан юм. Та 1966 онд Калифорнид очиж байсан уу? Тэр үед тэнд байсан юм. Би байнга очдог. Машины уралдаанд дуртай. Та 2 гараараа бичдэг үү? Үгүй би солгой. Та сурагчдыг хорооно гэж ярьж байсан. Наадах чинь үнэхээр аимшигтай. Би тэгж хэлэх хүн биш. Та сургуулиас хөөгдөхдөө хүүхдүүд дуурлаагүй юм байна тийм үү? Би Зодиак биш, мөн байлаач та нарт хэлэхгүй. Их дажгүй цагтай юм үзэж болох уу? Ерөнхийдөө маш сэжигтэй нөхөр байдгаас гадна цаг нь Зодиак брендийн цаг. Мөн цаганд ирэх тэмдэг нь Зодиакийн тэмдэгтээ таарч байдаг. Энэ цагийг ээж нь 2 жилийн өмнө түүнд авч өгсөн гэж хээв нэг хариулна. Тэд дахин Зодиакийн талаар хэнд ч ярьж байгаагүй гэж юу хэмээн асуухад тэрээр баг ахта хамгийн аюултай тоглоом гэх ном уншиж байсан. Энэ миний хамгийн дуртай ном байсан. Түүн дээр хүн бол хамгийн аюултай амьтан учраас аратан агнахаас илүүтэйгээр хүнийг агнах нь илүү сонирхолтой хэмээн хэлдэг. Тэд Легийн дүү Дэнч мөнөд л очиж уулзна. Дүүн манайх сургуулийн хүүхдүүдийг оролддог байсан үнэн. Тийм ч учраас бид түүнээс холбоогоо салгасан. Мөн Легийн талаар цагдаад мэдээлэл өгсөн Дон Чейн бол маш найдвартай хүн. Хэлсэн бүхэн үнэн байд гэж хэлнэ. Бас тэдний цусаараа Легээс илгээсэн Merry Christmas гэх захиан дээр Christmas гэх үгийн сүүлийн үсгийг 2 S-тэй бичсэн нь Зодиакийнхтай таарна. Легийн гар бичмлийг Sherwood дээр шалгуулахад бичгийн хэвэн зүүрнэ. Тийм болохоор шүүхээс гэрээг нь нэгжих зөвшөөрөл авч чаддаггүй. Үүнээс 1 жилийн дараа Пол Зодиакийн хэргийг ахлая гэж хууль зүйн яамд өөрийн компанийн нэрийн өмнөөс үүрэгдэл өгснөөс болоод дарга нь хэрвээ энд цаашид ажилламаар байвал ийм зүйл хийхэ бол гэсэнд цаашдаа ийм хөдөөний газар ажиллахгүйгээд яваад өгнө. Манай хүн ч нэлээд стресссэн, бас архинд орсон, бүр шалтаа боожгсан байдаг. 1972 оны 9-р сар цагдаа нар одоо хүртэл нэгжих зөвшөөрөл авч чадахгүй хийвэр тэд Легийн явуулын гэрийн нэгжихийн тулд бүхий л нотлох баримтыг хайж эхэлнэ. Өөр нэг бичгийн шинжээч дээр очиж Зодиак шиг зан ааш нь өөрчлөгддөг хүний бичгийн хэвэнд хүртэл өөрчлөгдөх боломжтой гэх сэжүр Дон Чейнтэй уулзаж Лег шүүхийн өмнө Зодиак гэдэгт итгэлтэй байна гэх баталгааг авснаар түүний гэрийг сайн нэгжих зөвшөөрөлтэй болно. 1972 оны 9-р сарын 14 Санта Роза дэх Алны гэр. Тэрний гэр нь яг л харахны үүр шиг бөөн хэрэмнүүд гүйлцсэн заван газар байдаг. Тэд айлны гэрээс хүсэж байсан баруун гарныхын бичгийг мөн хурууны хээг аван шинжилгээнд өгсөн ч аль аль нь таардаггүй. Та нар бодоод үз заяа. Энэ хэргийг анх 1969 оноос хойш 3 жил мөрцөн. Тэгээд хамгийн сэжигтэй бүр баталгаатай гэж бодож байсан хүнээс нь бүр юу ч олдоогүй гэж төсөөл заяа. Энэхүү мэдээг сонсоод Дэв энэ хэргийн хамгийн онцгүй нь юу гэж? Би Аалныг үнэхээр сэжиглэж байгаа болохоор ингэж зүтгээд байна уу? Эсвэл энэ хэргийг бушуух нь хаагчхаасаа гэсэндээ ингэж байна уу? Бүү мэд гэж хэлдэг. Аалныг ямар нэг аргаар буруутан болгочихвол энэ хэргийг бараг дуусчихна гэд ингэж улаарад байгаа байхгүй юу? Дарга нь түүнийг амралтаа авахыг санал болгоно. Ингээд амралтаа авсан ч юм уу үгүй ч юм уу дарагтайгаа хамт үзэж байгаа кинон
Зодиакаас санаа авах хийсэн D.T. Hardy гэдэг кино байдаг. Тэрээр энэ киног үзэж тэсэлгүй гадаа тамхилж явах зур Роберт ирэн түүнтэй танилцсан. Энэ явдлаас хойш 4 жил өнгөрчээ. Роберт Chronicle сониндоо ажилласан хэвээр байдаг. Манай хоёр цагдаач мөн адил хэрэг дээр ажилласан хэвээр байх бөгөөд Дэвийн хамтрагч Билл албан ёсоор хэрэгээс гарч байгаагаа түүнд хэлдэг. Ер нь л мэн чи амьдралаа бодлоо буруул гэж байгаа. Түүний оронд хинч байсан ингэх байсан биз. Роберт Зодиакийн хэрэгт бүр донтчихсон байдаг. Яг л Библи шиг өдөр шөнөгүй уншиж шалгасаар. Тэгж байхдаа тэрээр Полтой уулзгаар очино. Пол архиусан хിവэр л Роберт Полд хандна. Чи бид хоёрын нэг ном бичих хэрэгтэй. Бүх мэдээллийг нийлүүлчихвэл дутаад байгаа мэдээллийг олж болох байх гэж хэлдэг. Учир нь Полч бас нэгэн цагт энэхүү хэргийг илрүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй байсан. Гэвч Пол энэ хэрэг хитрхи хуучирсан гэж үзээд татгалзана. Мөн түүний цуглуулсан зарим мэдээллүүд нь гээгдсэн гэдэг. 1977 оны 10 дугаар сарын 11-нд хэрэг гарснаас хойш 8 жилийн дараа Роберт Дэвтэй уулзахаар ирнэ. Тэд анх нөгөө кино театрт уулзсанаас хойш 5 жил өнгөрсөн байдаг. Роберт Зодиакийн талаар асуухаар ирсэн байх бөгөөд энэ хэрэг дээр ажиллаж байгаа хүн түүнээс өөр үлдээгүй. Мөн Зодиак хамгийн сүүл захиа бичснээс хойш 3 жил өнгөрч хүмүүс аль хэдийн энэхүү хэргийн талаар мартсан байдаг. Роберт Зодиакийг цэргийн хүн гэсэн сэжүүрийн дагуу цэргийн номын сангуудаар нууц кодоор захиа бичгээд хэрэг болох 3 номыг хайж ирсэн бүхий л хүмүүсийн нэрсийг авсан байх бөгөөд хин нэг нь эдгээр номнуудыг Фрезито болон Окландын номын сангаас хулгайлсан талаар олж мэдсэн байдаг. Дэв түүнийг ингэж их шаргуу судалсныг үнэлээд ч гэх юм уу энэ хэрэг дээр хамтран ажиллах боломжгүйч Напагийн Кен Арлотой очиж уулз гэж хэлнэ. Кен болохоор Валихороо яв гэснээр Роберт Валиход ирнэ. Ингээд тэрээр Валихогийн хэргийн баримтуудыг орой болтол ухаж нүгсний эцэст шалгах ёстой хитэн зүйлс олж мэдээд түүнийгээ Дэвд хэлэхээр буцна. Түүний алж мэдснээр бол киноны ихэнд өгтөх хосуудын эмэгтэйг нэг хүн байнга дагаад идэг байсан. Нэг нь удаа шинэ гэртээ үдшилэг зохион байгуулахад нь тэр хүн ирэхэд хохирогч эмэгтэй нилээд байсан. Мөн хохирогч эмэгтэйг нас барснаас хойш түүний гэрлөө 90 минутын дараа гэхэд 4 нууцны дуудлага ирсэн байдаг. Гэвч амьсгалах чимээнээс өөр юу ч сонсогдоогүй ба Зодиак ямар нэгэн байдлаар хохирогч эмэгтэйг мэддэг байсан. Мөн хохирогч эмэгтэй ч түүнийг мэддэг байсан гэх мэдээллийг олж чаджээ. Зодиак хэнийг нэг гэрлүүн залгаад байдаг нь зөвхөн энэ тохиолдол биш. Өөр нэг гэрлөө ч бас залгасан болж таарна. Тэр нь нөгөө өмгөөлөгч Melon Beline гэрлөө залгасан байх бөгөөд тэрний гэрийн үйлчлүүлэгч нь дуудлагыг нь авсан байдаг. Зодиак хэлэхдээ өнөөдөр тэрний төрсөн өдөр болохоор хин нэг хорооно гэж хэлсэн байдаг. Үйлчлэгч бүсгүй яг хэдний өдөр ясныг санахгүй байгаач 12 дугаар сарын 18-наас 25-ны хооронд Melon байхгүй байсан. Харин захиа нь 20-нд ирсэн болохоор төрсөн өдөр нь 18-наас 20-ны хооронд гэдгийг олж мэдж чадна. Харин яг хэдний өдөр вэ гэдгийг мэдхээр Биллийн тэмдэглэлийг очиж үзэхээр явдагч нэг ч сэжигтэн түүний хэлсэн өдөр төрөөгүй байдаг. Робертыг гэртээ буцаад ирэх үед эхнэр нь байдгаараа ууралчихсан байна. Ягаад тэгэхээр Роберт Зодиакийн тухай ном бичих гэж байгаа гэдгээ хэвлэлийг нь хэлчихсэн болж таардаг. Ингээд байж батал Роберт руу хин нэгэн залгана. Би Зодиакийг хэн болохыг танд хэлээд өгч чадна. Алуурчин Зодиак киноны хорхоод нь бүх хэрэгээ хальсанд болгодог. Тэрний найз Вонг түүний бүх хальсыг хадгалдаг. Гэхдээ Вон мэдэхгүй. Мөн Зодиакийн жинхэнэ нэр нь Рик Маршал гэж хэлээд уцаа таслана. Роберт нөгөө бичгийн мэрэгчлэлтэн Шервудтэй очиж уулзна. Тэрээр бид амьдралын аль нэг хэсэгт бичгийн хэвээ шийддэг. Түүний дараа бичгийн хэв өөрчлөгддөгч бичиг арга нь өөрчлөгддөггүй. Мөн Зодиакийнх өөрчлөгдсөн гэж хэлнэ. Үүнээс хэдэн хоногийн дараа Робертийн гэрлөө хин нэгэн залгана. Ингээд тэрээр уцаа авахад амьсгалахаас өөр юу ч сонсогддоггүй. Роберт Напагийн Кен Карлотой очиж уулзахад тэрээр Рик Маршал миний хамгийн том сэжигтэн байсан. Түүний хурууны хээг авахд өгчлөө гэж хэлээд бүх хурууны хээг арилгасан байсан гэдэг. Түүнээс гар бичмлийг нь аваагүй шалтгаан нь гэрийнхээ цонхон дээр бичсэн гар бичмлийг хараад түүнийг сэжигтнээс хасаж. Учир нь Зодиакийн бичгээс шал өөр үйж. Мөн Рик Маршал нь плотод ажиллаж байснаас гадна нууц шифрийн бэлтгэл хамрагдаж сүүлд кино механикчаар ажилладаг болсон байна. Роберт руу залгаад Зодиакийг мэднэ гэдээс нөхөр байна да. Түүнээс Рик Маршалын гар бичмлийг нь авч Шервүүдээр шалгуулна. Гэтэл яасан гэж Зодиакийн бичгийн хэвтэй хамгийн төстэй нь байдаг. Ихэнх өсгнүүд нь таарж байгаа боловч зөвхөн К өсгөн л өөр нэг гэж хэлдэг. Гэхдээ энэ дан ганцаараа хангалттай биш. Өөр гар бичмлүүд хэрэг болно. Ганцхан гар бичмлээс болоод хин нэг шууд гэмт хэрэгтэн гэж тулгаж болохгүй шүү дээ. Ийхүү айл хэдэн 1978 он болжээ. Хэрэг гарснаас хойш даруй 9 жил өнгөрч. Хамгийн сүүл Зодиак захиа бичснээс хойш 51 сар өнгөрсөн бөгөөд түүнээс шин захиа ирэхэд тэр нь Дэв Тос гэд ирсэн байдаг. Захианда би Зодиак байна. Би эргээд ирлээ. Тэр муу гахаа Дэв сайн боловч би л ухаантай. Миний тухай кино хийгээрэй гэх мэт юм бичсэн байдаг. Тэгсэн чинь Chronicles сэтгүүлд шин захиаг хуурамч мөн Дэвийг энэ захиаг өөртөө анхаарал татахын тулд бичсэн гэж хэлснээс болоод Дэв эрүүгийн тасгаас хөвгдөж гар бичмлийн сорилтонд оруулсан байдаг. Роберт Дэвтэй уулзахаар очиж Рик Маршалын талаар асууж лавлах гэсэн боловч түүнийг ер халгаадаггүй. Аргагүй л дээ. Өөрөө бараг нийт ажиллах хугацааны талыг нь зориулсан энэ хэргийг нь чи хийцсэн юм шүү гэд буцаагаад өөрөө өөртөө тохоод байвал ямар л ойлго гэж. Роберт хүүхдүүдээ хүртэл өөрийн судалгаанд хамруулсан байх бөгөөд эхнэртэйгээ харьцаа муудсан байдаг. 1979 оны 8 дугаар сарын 9-нд Роберт Зодиакийн захианаас нууц олсон гэдгээ олон нийтэд зарлана. Гэвч эхнэр нь үүнд нь маш ихээр дургуутдаг. Олон нийтээр гарч өөрийгөө бөгөөд гэр бүлээ Зодиакт мэдүүлчихсэн шүү дээ.
Линда гэд хамгийн ихний хохирогч эмэгтэй нэгчийг нь удаан хайсны эцэс засан хүмүүжүүлэх газарт байгаа сургийг нь гаргаж чадна. Шаргуу залуу маань нөгөө Рик Маршлийн найз гэх Вонтой очиж уулзаж нөгөөх нь манай гэрлөө явъя гэд гэрлөө хамтдаа явна. Вон Зодиакийн захиан дээр гардаг хамгийн аюултай амьтан гэдэг бүтээлд ухаангүй дуртай нэг нь. Мөн кино эхлэхийн өмнөх киноны хальсан дээр Зодиакийнхтай төстэй тэмдэг байдаг гэж хэлдэг. Роберт Рик Маршлыг сэжиглэж байсан тухайгаа хэлнэ. Түүний гар хвчмэл нь Зодиакийнхтай хамгийн төстэй байсан гэж хэлэхэд Вон наадах чи Рикийнх биш. Би бүх зарлалаа өөрөө бичдэг гэхин тэр. Энэ хэсэг дээр нуруу хүйд даах шиг л болно. Роберт өөрийгөө баларснаа ойлгоно. Тэгвэл явъя да гэхэд энэ кинонд хэдэн онд гарч байсныг шалгая гэж хэлнэ. Вон ядах юмгүй. Хонгилд байгаа гэхэд Роберт Калифорнид хонголтой ойл байдаггүй шүү дээ гэсэнд нөгөөх нь манад бол байгаа гэхин тэр. Та гэж санаж байгаа бол Зодиак нэг захиандаа гэрэнхээ чийгтэй хонголын талаар дурдсан байдаг шүү дээ. Хамгийн аюултай тоглоом гэх кинон 1969 оны 5 дугаар сард гаргаж байсан буюу Зодиакийн анхны захиа ирэхээс 2 сар хагасны өмнө гарсан байдаг. Роберт өвтлээ айгаал гарах гэтэл хаалган түгжээтэй. It's locked. Эртний эрэхтэн эхнэр нь хүүхдүүд аваад ээж их рүүгээ явсан байдаг. Үүний дараа Роберт Линдадаа уулзахаар очино. Эхний хохирогч эмэгтэй нөхөртэй байсан ч байнга л ирчүү түүний хойноос гүйдэг байж. Киноны эхний залууч хүн адил. Гэвч тэд нарын дотроос нэг залуу нь байнга л түүнд биелэг авчирч өгдөг. Плотст ажилладаг байхдаа хүн ороод байснаа хэлж байсан байдаг. Роберт түүнд хандаж тэр залуугийн нэр нь Рик байсан бидтэй гэж нилээд тулгасан ч тийм биш. Харин Лэ байсан гэж хэлдэг. Тэрээр Валихогийн цагдаагийн хэсэг рүү хүм сандрангүйж очино. Саяны басан явдлыг хэлэхэд тэд аль хэдийн бууж өгсөн байдаг. Робертыг цаасандаа дарагдаж урам зориг нь унаад унжижсэн амтнд сууж байхад эхнэр нь орж ирнэ. Түүнд Легийн тухай баримтуудыг өгнө. Энэ хэрэгээ заавал дуусгаарай хэмээгээд гараад явна. Артур Легийн төрсөн өдөр нь 12 дугаар сарын 18-нд гэдгийг Роберт харсан даруйда хархан шөнөөр Дэвийн гэрт гүн очино. Дэв эндээс яв. Цагдаа дуудлаа шүүж гэж явах шиг. Роберт Артур Легийн төрсөн өдөр нь Зодиак Мэловны гэрлөө залгана. Өнөөдөр миний төрсөн өдөр гэж хэлсэн өдөртөө таарч байна гэж хэлснээр Дэв түүнтэй уулзахаар болно. Нийт энэ хэрэг 2500 с жигтэн байсны дотроос ганцхан Лэл Дэв рүү захиа бичдэг байсан байна. 1975 онд хүчирхээлэл үйлцэн хэрэгийнхээ дараа түүн рүү захиа бичсэн байдаг. Аалныг Зодиак биш гэдгийг бичгийн шинжээ Шервүүдийн дүгнэлтэл үүсгдэг шүү дээ. Харин Шервүүдийн шавь нь болохоор төстэй байна. Наад хүнээс сэжигтнээс битгий асаарай гэж хэлсэн байдаг. Дэв шүүв дээр аалныг сэжигтнэр дуутахад нотлох байранд хангалттай биш байсан гэж хэлнэ. Харин Роберт та нарт Зодиакийн цаг, Бэйли хамгийн аюултай тоглоом, сургуулийн хүүхдүүдэд ханддаг хандлага, алдаатай бичдэг зулсаар, цустай хутга гэд нотлох байрамд гэхэд бүр дэндүү олон нотлох байрамд байсан юм биш үү гэхэд Дэв бүгдээрээ санамсаргүй тохиолдол байсан. Таксины жолоочийн цамц, төрөвчгээд гол нотлох баримтууд гэрээс нь олдоогүй гэж хэлнэ. Одоо харин бүгдээрээ айлыныг байцаасан үеийг иргэнэг саний. Айлыныг 1971 оны 8 дугаар сарын 4-нд очиж байцаасан тийм үү. Харин нотлох баримт хангалтгүй болохоор гэрт нь нэгжлэх хийх зөвшөөрлөгөөгүй. Харин айлын энэхүү өдрөөс 2 хоногийн дараа гэрээ цэвэрлээд өөр дүрг рүү нүүсэн байдаг. Үүнээс нэг жилийн дараа гэрээг нэгжих зөвшөөрөл аваад гэрт нь очисон Дэв юугээл айлын гэрээс улам өөр олж авах үү. Ийхүү Роберт айлын шоронд байх хугацаанд Зодиакаас огтхон захиа ирээгүй байсан гэдгээс гадна киноны эхний хохирогч Ферн болон Лэ Аллен хоёр 50 метрийн наанцаар амьдардаг байсан гэдгийг ч мөнөд л олж мэдсэн байдаг. Роберт айлыныг Зодиак гэдэг 100% итгэжсэн байсан. Гисэн хэдий ч айлын хурууны хий болон гар хвчмэлэн таараг болохоор тэд нотлож чадахгүй гэж Дэв хэлдэг. Гэсэн ч Роберт нотлож чадахгүй байлаа гэд худлаа гэсэн үг биш гэж гүрэхэд Дэв түүнд ном авчиж дуусгахыг зөвлөнө. 1983 оны 12 дугаар сарын 20 Валихо. Кинон дээрх анхны хэрэг гарснаас хойш 14 жилийн дараа Роберт Лэ Аллныг харахаар очино. Тэрээр эхнэртэй би Зодиакийг олмоор байна. Тэгээд түүний нүд рүү ихцэлж харж байгаад мөн бишийг нь мэдмээр байна гэж хэлснээрээ харж байгаа нь. 1991 оны 8 дугаар сарын 16. Роберт Зодиак их номоо бичиж дуусгасан байх бөгөөд түүний ном нь бестселлер болсон байдаг. Энэ харагдаж байгаа Жорж Бауэрт гэх мөрдөгч киноны хэн гарсан хэргийг хохирогч залуутай уулзаж түүнд хэдэн зургийг үзүүлнэ. 22 жилийн дараа гэхэд энэ залуу Лэ Аллны зургийг заадаг бөгөөд 10-ыг бүрэн итгэлтэй байна гэж тооцоод 1-ээс 10 хүртэл үнэл гэхэд дор хаяж 8. Хамгийн сүүлд би 1969 оны 7 дугаар сарын 4-нд харсан. Энэ хүн яа харахгүй намайг буудсан хүн мөн байна гэж хэлснээр 2007 оны Зодиак кино маань өндөрлөдөг. Энэхүү мэдээлэлээр үндэслэн холбогдох байгууллагууд Артур Лэ Аллныг хүн амны хэрэгт холбогдуулан уулзалт зохион байгуулахаар болсон ч энэхүү уулзалтаас өмнө Лэ Аллн 1992 оны 8 дугаар сарын 26-нд зүрхний шигдээсээр өвд болсон байдаг. 2002 онд 33 жилийн дараа айлны ДНХ-тэй тохироогүй эдисийн бүтцийг Зодиакийн захианаас олсон байна. Үүний үндсэн дээр Сан Францискогийн цагдаа нар айлныг с жигтний тооноос хасгаар татгалзжээ. 2004 онд Сан Францискогийн цагдаагийн газар хэргийг хаасан байна. Гэсэн ч гэмт хэрэг гарсан Валихо, Напа, Солонигийн цагдаа нар уг хэргийг мөрцөөр байгаа бөгөөд Артур Лэ Аллн тэдний цорын ганц жигт нь хэвээр. Дэвид Тоски маань 1989 онд Гавьяаныхаа амралтанд гарсан бөгөөд
1978 онд зодиакийн өмнөс захиа бичсэн гэх хэргийг нь цагаатгажээ. Пол Авера 2000 оны 12 дугаар сарын 10-нд уушгины орд авдар руу долсон байдаг. Роберт маань өдөө хүртэл амьд байгаа бөгөөд Эллинийг нас барснаас хойш тэднийх рүү танихгүй хүний дуудлага ирэхэ болсон гэж тэрээр хэлжээ. Энэ хүү хэрэг нь одоо хүртэл тайлагдаагүй байгаа бөгөөд энэ кино нь уг хэрэг дээр үндэслэгдэж хийгдсэн ч Ле Аллен гин буруутай мэтээр өндөрлсөн байдаг. Тухайн үед гэмт хэргийн бүртгэл нь нэгдсэн системийн сангүй тустай байсан. Мөн өнөөдрийн шиг мэдээлэл солилцох хурд, нотлох баримтын шинжилгээ хийхэд одоогийнх шиг технологи хөгжөөгүй байсан. Цагдаа нар мэдээлэлээ солилцоход ямар хүндрэлтэй байсан гэд жишээ дуртахад Роберт Дорс Дэв Валихогийн хэргийн заримыг нь мэддэгч байв. Жишээний шалтгаан болон шалтгаануудаас үүдэн уг хэргийн тайлагдаагүй нууц хэвээр үлдсэн болов. За одоо та хэд үнэхээр кино товчлон анхааралтай үзсэн эсэхийг шалгаад асуулт асууя. Хамгийн сүүлд ирж мэдүүлэг өгсөн 1969 оны 7 дугаар сарын 4-ний хэргээс амьд үлдсэн залуу яагаад хэргийг мөрдөж явах явцад ирээд мэдүүлэг өгөөгүй байдаг вэ? Хариултыг нь комент хэсэгт үлдээгээрэй. Баярлалаа. Баяртай.